Эхний баг салхи хаглаг баг болвол FIFA Cloud-ийн байгаа юм байна. Тэгээд Ганжигүр ментортай төслөө танилцуулах сурагчид бол Нурсултаан, Бэлгүүн, Дэлгэр сайхан тайзны урьдчил. Оо, илүү олоолаа шүү дээ. Зүгээр гараад. Тэгээ нэг төслийн цаана ийм олон залуучууд байгаа юм байна. Төслөө танилцуулах гурав нь бол Нурсултаан, Бэлгүүн, Дэлгэр сайхан байгаа юм байна. Сайн уу залуусаа? За. Сайн байцгаана уу. Тэгээд манавагийнхаа өнөөдөр өсвөр үеийнхний дунд соёлын хөвсгөл хийхээр ирсэн байгаа. Миний хувьд Нурсултаан. Энэ бол манавагийн ахлагч Бэлгүүн маань байгаа. За тэгээд ер нь бол манавагийнхны хүүхдүүд математик, физик, IT-ийн хичээлүүдийг гүнзгий судалдаг. Ер нь бол 7 хоногийн 6 өдрийн ихэвчлэн хичээлээ хийгээд сууж идэг. Тэгээ үлдсэн нэг өдрөө яг ингээд алжаалаа стрессээ тайлахын тулд найз нөхөд эсвэл гэр бүлийнхэнтэйгээ ингээд гадуур цагаан өнгөрөө төгжөлтөө боловсон өнгөрөх тийм зайлшгүй хэрэгцээгээ эхэлдэг. За тэгэнгүүт яг юу болж эхэлдэг вэ гэнгүүт нэг бол гадуур гингүүт гарах газар нь олддгоо. Газар нь эсвэл олддог ч гэсэн юу мэдээллүүд нь хангалттай сайн олдсон багтай байдаг. Нэг бол одоо газар зүүн байршил, онгоо хаах цаг, үнийн тариф гэх мэт зүйлсүүд их асуудалтай олдчихдаг л да. Тэгээд тэрнээс лоод яг бид тэр өдрөө хөгжилтгөөсөө илүү бүр ингээ газар хайсараа бүр илүү ингээ ядраад тэгээд эх 7 хоног руу ингээ орж эхэлчихдээ. Тэгээд яг дээрх асуудлуудыг шийдсэн одоо дээрх асуудлуудыг зөвхөн манай үеийнхэн дэнөө манай багийнхан дэнөө эсвэл зөвхөн манай үеийнхэн дийлэнхтэн байна уу гэд судалгаа авч үзсэн байгаа. Тэнгүү тэр судалгаанд яг үнийн тариф эсвэл газар зүүн байршил цагийн хуваар нь ил тодорхой байвал бидэнд илүү амар байдаг гэдгийг 80% гаруй хүүхдүүд бөглөөд хэрэг эднийг шийдсэн тийм платформ байх юм бол 70.5% нь шууд хэрэглэнэ 92.7% нь ямар нэгэн байдлаар хэрэглэн гэж судалгааг маань бүгэлсэн байгаа. Тэгвэл яг энэ асуудлыг шийдэж ингээд цогцоон шийдэж чадж байгаа платформ бол манай энэ Pinly гэдэг платформ маань байгаа. За үүний энгийн 3 одоо банк хэрэг хийгдэж ядах 3 үйлдэлийг танилцуулъя л та. Нэгт газрын зуугнаас өөр тохиромжтой өөрийн тухтай гэж бодсон газруудаа хайж олох мэдээллийн бүрэн ингээд зохицоон авах боломжтой. Хоёрт яг энэ газраа найзуудтайгаа уулзъя гээд одоо нөгөө найзуудлага газрын зууг дээр мэдээллийг явуулах, мөн тэр газараа захиалга өгөх, үүн дээр нэмэгдээд Pinly оноо гэх зүйлүүдийг та нар тэнд үйлчлүүлэл авах боломжтой болж эхэлж байгаа. За манай вебийг ашиглавал яг ямар төрлийн одоо үр нөлөө гарах вэ гэдгийг судлаад үзье л да. За авэж гараа уутлаарай. Энд болохоор яг манай вебийн маань дэлгэрэнгүй үйлдэлүүд нь байгаа. Нэгт болохоор хувийн профайл, урьд бүртгүүлэх, үйлчлэгээний газар байх, захиалга өгөх, газрын зураг, найзуудаа дуудах, хаана явж байгааг нь харах, Pinly оноо цуглуулах, мөн үүнийгээ зарцуулах, түүгээд ивентийн мэдээлэл авах, үйлчлэгээний талаар санал хүсэлт өгөх, санамсгүйгээ газар сонгох гэсэн ийм их зүйлүүд байгаа. За тэргээд бид нартай яг адилхан төстэй шийдлүүд нь болохоор аль хэдийн олон улсын зах зээлтэй гад амжсан Zinly болон Airbnb гэх одоо хоёр платформ үүндээ нэмхэн дотоодын Join.me гэсэн дахиад нэг платформ байгаа. За тэгээд бидний яг үүнээс гарч ирж байгаа үр нөлөө нь болохоор орон зай болон цаг хугацааны төөрөгдөл үүсэхгүй. Тэгээд үүндээ нэмхэн мэдээлэл ил тод түүнээсээ үүдэнгүүтээ одоо үйлчлэгээний чанар нь эрс сайжрын гэсэн дүнэлт хийсэн. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг санаа зовхгүй. Жишээ нь аав ээж нь хүүхдүүдтэйгээ найз боллоод хаанагааг мэдээллийг ядаж авч явах боломжтой. Тэгээд цагийг хэд дахин нуулж хэмж өгнө. Бидний нөгөө нэг мэдээлэл хайгаадсан цагаа. За үүнээс гадна эдний мэдээж хангалттай шийдлүүд ч гэсэн би танаас нэг асуулт асууя л да. Coolan гэж юу вэ гэхлээр асуугаад үзье. За Coolan гэдгийг зүгээр нэг үсээ гоё гэлдээд гоё хувцс өмсөөд гадуур ялахаас илүү яг ингээ өөрийнхөө дуртай сонирхсон зүйлээ хийгээд түүгээрээ хүрээлэлээ бүрдүүлээд тэгж явж байгаа залуусыг Coolan гэж нэрлэж байгаа байхгүй юу? За тэгвэл үзэж үзье. Бид ихэвчлэн хизэнээс нийгмийн ярилцаанд өөрсдөө шийдвэр гаргаж эхэлдэг бай. Монголын хувьд болохоор яг 100 дугаар ангиас эхлээд өөрсдөө шийдвэрээ гаргаад өөрсдийн гэсэн дуртай зүйлээ илүү их сонирхож эхлээд яг ингээ тэр салбар руугаа илүү хөрвж эхэлдэг. Яг тэр үед өөрсдийнхөө нэг хүрээллийн зөв бүрдүүлээд эхлэх юм бол ирээдүйд гарах амжилтын хэмжээ хамаагүй хэмжээний мөн цагийн хэд дахин хэмж өгнө. Тэгвэл манай энэ вебээр дамжуулаад яг өөрийнхөө дуртай зүйлээ сонирхсан зүйлдээ ороод тэгээд хүрээлээ бүрдүүлэх боломжтой. Энэ үнэхээр cool агааз.
1 2 3 манай платформ байна. Манай платформ нь болохоор энэ QR кодыг уншуулсаар шууд орж байгаа. Тэгээд энэ болохоор линк нь байгаа. Сая. За. Тэгээ энэ болохоор ерөнхийдөө энэ зургнууд дээр манай платформын ингээд ерөнхий хуудаснууд нь байгаа. Дүнс энэ QR кодыг 10 секунд харуулах уу? Тэгээд та бүхэн туршиж үзээрэй. Энэ болохоор ерөнхий ингээд хуудаснууд байна. Тэгээд энэ болохоор нэвтрэх, энэ болохоор профайл, энэ ерөнхий хуудасныг ингэж харагдана. Тэгээд дараагийн слайд. Энэ болохоор ингээд одоо бид эдийн байршил гэж яриад байгаа. Ингээд байршлыг ингээд тодорхойлно. Энэ болохоор профайл зураг байна. Энэ нь болохоор хэрэглэгчийн профайл зураг. Тэгээ ганцаараа байна гэсэн үг. Тэгээ найзуудтайгаа хоёроос дээш байх юм бол гал авсаад ер нь гоё наа. Тэгээд энэ ч болохоор газруудыг листээр ингээд гаргасан байна. Тэгээд дээр нь болохоор ингээд friend, family, food, the activity ч юм уу те. Тэгээд ингээд категориороо ингээд листээ фильтртэй. Тэгээд илүү тохиромжтой газраа ингээд олж болно. Тэгээд хэрвээ ингээд аль нэгэн дээр нь дарах юм бол дэлгэрэнгүй мэдээлэл гэх мэт юмнууд нь гарч ирж байгаа. Тэгээд манай бизнес загварыг одоо би яриа. Тэгээд ер нь орлого нь болохоор 3 үндсэн их үүсвэрт байгаа. Тэгээд ер нь эндээс харах юм бол байгууллагын ингээд онцлог, тэгээд байнер ингээд байршуулах, тэгээд үйлчлэгээний шинтгэл 0.5% гэж энээр тооцоолоод байгаа. Тэгээд зарлаг гэх юм бол нөгөө байдаг зарлууд байгаа. Одоо нөгөө бүтээгдэхүүн хөгжүүлэлт, тэгээд сервер түрээс, тэгээд маркетингийн зардал гэж байгаа. Тэгээд энэ дээр нэг онцгой юм нь болохоор Google Map лицензийн зардал гэж гарч байгаа байхгүй. Тэгээд тэр нь нэг тийм зардал байгаа. Тэгээд манай зах зээлийг болохоор бид ингээд өөрсдөө л ингээд бодсон. Тэгэхээр нэг эндээс харж байхад 7 хоногт бол 3.7 сая төгрөг ер нь олж болно гэж үзсэн байгаа. Тэгээд манай платформын болохоор яг үн цэн нь юу вэ гэхээр хэрэглэгч талдаа үйлчлэгээ авах тусам ингээд пинхи оноо ингээд нэмэгдээд тэгэхээр тех тусмаа болохоор нөгөө хүмүүст идэх нь сайжирна. Тэгээ ер нь айгүй орлын шиг л байна. Тэгмээдээ байгууллага талдаа ямар үнцэнтэй гэх юм бол үнэн үйлчлүүлэгчдийн тоо өснө. Тэгэхээр энэ чинь айгүй чухал шүү дээ байгууллагад. Тэгээд энэ болохоор Lean Canvas модель нь ер нь ихэвчлэн стартап болон том байгууллагууд ингээд ийм Lean Canvas модель гээд хавтан гаргадаг. Тэгээд шүүгчдээ бас нэг нэгийг урд нь тавьсан байгаа хаа. Тэгээд манай бизнесийг илүү сайн ойлгох хаа. Тэгээд бид нар болохоор яг платформ ингээд хийж явах явцдаа гээд 27 газраар ингээд явсан баггүй юу. Гээд манайх ийм платформ хийж байна. Дүүнийгаа дэмжүү гээд. Тэгсэн чинь манайхыг тэгэхээр 6 өөр үзэр үйлчлэгээний 6 өөр төрлийн тийм 19 газар ингээд дэмжээ. Танай санаа чинь гоё юм байна. Тэгээд амлалтын гэрээ хийсэн байгаа. Тэгээ амлалтын гэрээ хийсэн. Тэгэхэд ер нь бол манайх гаргаагүй байхдаа ер нь зарчлаа л гэсэн үг шүү дээ, тий? Бүтээгдэхүүнээ. Тэгээд баярлаа. Энэ болохоор манай багийн бүрэлдэхүүн байна. Ингээ 9 гишүүнтэй. Тэгээд яг сайн харах юм бол манайд ер нь айгу жоохон хүүхдүүд байгаа. Тэгээд ер нь манайх ер нь хамгийн залуу баг гэж ер нь хийж болно гэж бодож байна, тий? Тэгэнгүүтээ яг бид нар залууч гэсэн энийг яг дутагдал биш ингээд илүү advantage гэж харж байгаа. Тэгээд яа гэвэл бид нар илүү creative байж болно, илүү cool байж болно, тий? Тэгээд одоо болохоор бид нар яг ямар явцтай яг яаж энэ платформоо хийснэ гэж танилцуулъя. Тэгээ ер нь бол манайх айгүй сайн төлөвлөгөөтэй байсан гэж би ер нь боддог. Яа тэгвэл ингээд бүтэн сайн болгоныхоо орой ингээд бөөнөрөө ярьж байгаа. Ингээд 7 хоногийнхоо тайм тейблийг гаргацдаг. Тэгэнгүүт ингээд бид нар бүгдээрээ ингээд ямар нэгэн байдлаар ингээд хоцорч ч юм уу те таслахгүй. Тэгэхээр ер нь айгүй үр дүнтэй байсан. Тэгээ эн чинь болохоор манайхан ингээд хамт суугаад прожект хийж юм. Тэгээ энэ гол нь болохоор нэг уул нарсан бид нар. Тэгээд одоо болохоор эн чинь манайхан ингээд байгууллагаар гарахаас өмнө гээд хүмүүстэй гэрээ гэдэг би биндээ амжилт гэсэн ингээд гарч ийн. Тэгээ хоёр талд нь болохоор байгууллагатай гэрээ хийж байгаа гээд зураг байна. Тэгээд бид нар бас ингээд зөвхөн код бичиж байгаагүй. Яг ингээд юм төсөл хийж ингээд бид нар бас хувь хүний хөгжил талаасаа бас гээд ямар нэг юм зүйл сурахыг хүсэж байсан. Тэгэхээр ингээд яг зав гарцах болгонд ингээд хувь хүний хөгжил ингээд ордог. Тэгээд мундаг ах нараас ингээд лекц сонсч байсан. Тэгээ одоо эндээс бид нар бас гитабыг нэлээд сайн ашигласан. Ингээд ямар нэг одоо бид нэр ингээд бүгдээрээ хөгжүүлэх чахад аль нэг нь ингээд лаптоп болсон ингээд өөр нэг кодн дээр өөр нэг жоох юм бичгэд л шууд тэр нэг вебсайт дээр сайжрах шинжлэхдээ тэгээд илүү гоё
платформ болоод байгаа. Тэгээ бид нэр Figma дээр өөрсдөө загвараа гаргаад зураад тэгээ Google Firebase дээр back-end хийгээд тэгээ Canva дээр lean canvas-а гаргасан байгаа. Тэгээ биднэрт болохоор хэд хэдэн unfair advantage байсан. Тэдний нэг нь бол манай Нямдава ах байна. Тэгээд ер нь 10 жилийн ихэнх нь л мэдэх баг. Өмнө жилийн хагтны авраг гэсэн IMO гэх мэт чинь том олимпиадуудад хэд хэдэн удаа медаль авч ирсэн. Тэгээд бас яг одоо Монголд байхгүй байгаа ч гэсэн биднэрт бол аюу үнэтэй сургамж болон зөвлөгөөнүүдийг их өгдөг байсан. Тэгээд тэрэнд нь бас баярлалаа. Тэгээд одоо хоёр дахь unfair advantage-үүд нь болохоор FIBA Cloud байгаа. FIBA Cloud-ийн ажиллаж байгаа ах эгчнэр бол биднэрт аюу их зөвлөгөө тэгээд технологи болон бизнесийн тал дээр аюу их зөвлөгөө өгч ирсэн. Тэгээд тэднээс бас дуртай юм бол багийн зохион байгуулалт болон стартап сэтгэлгээ гэх мэт аюу essential team зөвлөгөөнүүдийг одоо ингээд багаараа project хийж яхад яг юу хэрэгтэй вэ гэдгийг аюу зааж ирсэн. Тэгээд тэрэнд нь бас баярлаа. Тэгээд эцэст нь болохоор бид нэр дөнгөж сая өмнө нь ингээд хийсэн фичрүүдээ ингээд танилцуулсан. Одоо ерөөрөө ингээд энэ тэмцээний үр дүнгээс үл шалтгаалаад ер нь ийм фичрүүдийг ингээд хийнэ гэж бид нэр ер нь бодолцсон байгаа. Тэгээд одоо дуртай бол одоо шууд захиалга өгч болж чинь тэгээ ордер хийгээл зүгээр гэрээсэл дараа нь болохоор найзыгаа тэр газараа дуудаж болж чинь тэдээ уулзъя гэдэг нөгөөнд нь notification ирдэг юм уу. Тэгээ газрын цуглалтыг чиглэл заагаад тэгээ пинлийн оноогоо цуглуулад яаж зарцуулах вэ гэсэн бас нарийн юмнуудыг хийн. Тэгээд ивентийн мэдээлэл авах одоо тэнцээ одоо орон судлалын одоо ивент болох чинь юм уу те. Тиймэрхүү юм гараад ирвэл бас орж ирдэг. Тэгээ үйлчлэгийн талаар санал хүсэлт өгч болно фидбек. Тэгээд сансүгээр ямар нэгэн газар санал болгоод чи ойр ийм газруудаар ороод байгаа. Ийш орвол яа тэгээд чат хэсэг дээр болохоор ерөөсөө хоёр хүн хоорондоо харьцал гэж юу хүн болон мэдэх ба. Тэгээд хэрэглэгчийн өөрөө experience-аар болох гээд эдгээрийг ер нь нэмнэ гэж бодсон байгаа. Тэгээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Тэгээд дотны хүмүүстэйгээ хамт өнгөрүүлж буй хорон мөч бүр үнтэй. Хүүе, юу вэ? Биш. Дээд сургууль төгсөж байхад ийм бараг харахгүй. Сая бол ерөөсөө бизнес модель, маркетинг, хөгжүүлэлт бүгдийг явчлаа шүү дээ, guys. Бүгднгээр нь барах чинь ментор нь ямар мундаг юм бэ? FIBA Cloud-ийн team ямар лаг вэ? Wow. Crazy. Би ийм юм болвол би төсөөлөөчгүй юм байна. Гоё юм, guys. Хамгийн гол нь окей, idea гэдэг ойлголт бол idea тий. Тэр нэг хэрэг байхгүй. Өнөөдөр idea давтагдсан байж болно. Гэхдээ та хэд тэр idea-га базаад демо хийсэн бизнес модельыг гаргацсан байгаа нь үнэхээр amazing байна guys. Ажлаа төлөвлөсөн үл хамааран энэ гоё байна нэрээ. Ёо. That's amazing. Нэг асуулт guys. Одоо нөгөө нэг юун дээр бизнес сүйд талдаа тий. Одоо энэ өнөөдөр одоо сая болоод ингээ хэрэглэгч талаас айгүй хэллээ штэ тий. Бизнес тал дээрээ та эдийн авсан хамгийн гоё фидбек юу байсан? Энэ яг хэрэгтэй юм уу? Бизнес нь Улаанбаатар жижиг юм чин угаасаа хааны байгаа хүмүүс мэдх юм шүү. Үүн дээр болохоор бизнес талаас мэдгэхээс илүү ер нь бол сонир тодорхойлтой газрууд нэлээд их байдаг. Бид тэрнийхээ талаар мэдээлэл авч чаддгүй энэ бол ийш тийшээ очиж яг гэрээ хэлцээ хийх үед анзаарсан. Эхнийх нь болохоор Ceramic Art Studio гэдэг студио байдаг. Гэхдээ тэрний талаар юу яг өөртөөс нь очиж асуухаар манайх нэг их хүмүүс танигдаагүй яг хуу пэйж нь 60,000 гаруй лайктай ч гэсэн хүмүүс нэг их ирж үйлчлүүлдэг. Яг тэр талдаа ч гэсэн бидэд байгууллагатаа тэр хүмүүс рүү одоо яг сонирхдаг хүмүүс нь их штэ. Яг тэднийг тийшээ зүү газар руу чиглүүлж өгч чадна. Үүнээс гадна давхар арт галерейнууд байгаа. Тэрний талаар ч гэсэн их хэмжээний галерейнууд байгаа. Тийшээ бас хүмүүсийг явуулж болох те уран зөг сонирхдаг хүмүүсийг гих мэтлээ. Back end инженер нь хэн бэ? Back-end-ийг хөгжүүлж байгаа залуу. Back-end-ийн юу нь бол Google Firebase дээр хийсэн байгаа. Тэгээд мэдээлэл гэх мэт тэгээд оруулах юмнуудаа болохоор манай анд очир хийсэн байгаа. Тэгээд бас цэрэнжиг мэд бас тэр хоёр хийсэн байгаа. За ямарсаа Gabit шүгч явцтай уулга алдууллаа шүү дээ. Босч иртэл нь
танилцууллаа штэ тий. Үнэхээр гоё юм. За энэ залуучуудад бүгдээрээ амжилт хүсье. Сая нэг юмыг бас харуулчих жоохгүй таад. Хэдүүлээ ингээд одоо байгаа хүмүүс нас дандаа ярьдаг те. Тэр ямар ч хамаагүй гэдгийг та баталчихж байгаа байхгүй. 6 дугаар анги, 7 дугаар анги та дэлхийг өөрчлөх чадвартай гэдгийг харуулад байна штэ guys. Энэ бол дөнгөж эхлэл шүү. Дөнгөж эхлэл guys. Яг бай. За тэгээ би яг нэмээд юм хэлэхэд бол та нар өөрсдөө нөгөө яг дунд нь байгаа хүмүүс болохоор та нарт нөгөө чөлөө цагаа зарцуулах газар олдохгүй байгаа энэ тэгээд энэ асуудлыг өөрсдөө ингэж шийдэж өөрсдөө ингээ бүх талаас нь ингээ шийдэж явж байгаа ч юм болохоор ерөөхдөө бол маш гайхалтай. Тий. Тэгээд яг хоо би бол надад санаа зовж байгаа бол энэ хамгийн гол Монголд нөгөө энэ залуучуудад яг ингээд энэ үсгэлэн байгаагийн одоо хангаж өгөх төр газрууд нь бас жоохон цөөн байгаа л тэр л надад бол харамсалтай. Түүнээс бусдаар бол та нар хийж байгаа бол маш мундаг байна. Баяр хүргэе. За баярлалаа. Та гоё магтаал хэлэхгүй юм уу? Залуучууд урам үйл л дээ. За залуучуудтай бүгдээрэнд өдрийн мэнд хүргэе. Fibo Cloud компанийнхантай манайх нэг офис дээр байдгийн. Бид нар нөгөө үндэсний өвлөн технологийн үйлчлэгээ нэвтрүүлээд хамтдаа офис сууж байгаа. Тэгээд бахархсан. Яагаад гэхээр энэ хэд маань яг үнэндээ намайг орой ажиллаа тараад явж байхаа сууж илээдэг, өглөө ажилдаа ирж байхаа сууж илээдэг. Тэгээд дундуур нэг хэсэг байхгүй болоод ингэждэг. Саяхан бас багийнхан ахлагч Ганжигүр хамтдаа хонсон офис дээр хоноод ингээд стартап калчраар нэг өдрийг өнгөрүүллээ гэсэн байсан. Тэгэхээр та хэдийн хийсэн, бүтээсэн зүйл өнөөдөр ингээд бид нар танилцуулагдж аваад маш их баяртай байна. Амжилт хүсье залуучуудаа. Мундаг байна. Баярлаа. За баярлалаа. Энэ залуучуудыг гоё хөгжмөр урамд тийхөө. Бишээр хөгжим өгөөсэй гэж хүсэж байна. Бид гээд энэ хүүхдүүдийг цаг цав энэ гаргуулад энэ сүүлийн 1 сарын хугацаанд бас дэмжижсэн гэрийнхэнд нь бас баярлалаа. Аав ээж нь ойлгож ирсэн аав ээжүүд нь баярлалаа. Тэгээ би бас хүүхдээ үндэгээд ингээд гадар хонж моноод би бас гайхнаа. Ийм хийгээ хоноод бол одоо тэр чигээр явраа л гэж хэлмээр байна шүү. Нэрш. Зөндөө хоноороо миний хөө гэмээр. За багийнхантаа баяр хүргэе амжилт хүсье. Here we go.